Сайн байцгаана уу? Offshore's home tour. Welcome to my home. Манай гэртээ танилццгаая. Вау. За, шууд үүдний хэсгээс танилцуулаад явъя гэж бодлоо. Энэ бол миний одоо хувцсны өрөө. Энд одоо гадуур хувцс гэх юм, ингээд доошоо өмнөд гэх юм уу, тийм ээ, ингээд бүх юм байгаа. Энэ тэгээд хувцсны өрөөндөө манайх ингээд хөргөчөөр шидэж гсэн байгаа, тийм ээ. Энэ хөргөчийг болохоор манайхан үнгүү цэгийн 80,000-аас 75 болгож авсан байгаа. За, энэ миний дашны өрөө. 3 хүн суух зориулалттай 3 санал байгаа. Энд бас тэгээд найзуудтайгаа сайхан hang out хийн. За тэгээд манай унтлагын өрөө рүү явцгаая. Вау. За манай унтлагын өрөө энэ байна. Энд л гоё амардаг. Энэ орол сундаг. Сунаад бол яг тэгээд л хөвтгийм бол нэг 8 л хөвтчих шүү. За тэгээ бөөнөрөө цаашаа манай номын сан руу явцгаая. Вау. За номын сан бол одоо энэ байна. Вау. Энд одоо англи хэл сурж байгаа. Энийг бити харуулаарай. Энэ бас жоохон. Тэнд бас цоорцсон л. Энд үү. За. Энэ яах юм бэ? За тэгээ террас руу гараа. Террас нь гоё шүү дээ. Тэгээ террас руу гарцгаая. Зүгээр лагер шүү дээ. Харуулсан тэгэхээр гоё. Энэ л миний ажлын хэсэг байна. Зохиолын ширээ. Вау. Цаашаа уртлынхаа айлыг хардаг таанда. Энэ бас энэ офисийнх бас адал явдалтай бас араа тавилт мавилт бас ууж идэн над болчих гоё. Эдний террас бол 0 мод үнэрц, рек үнэрц. Өвлдөөш дулаах ингээ бодлоо. Гайхалтай. Одоо бас миний хамгийн бас ажил амьдралын маань авч явдаг хамгийн чухал хэсэг уу юу? Ажлын өрөөтэй танилццгаая. Вау, энд байна. За энд. Тэгээ хаяада уйтахаар би ингээд энэ хуцгаараа ингэж тоглолдог. Нүдний шилтэй яасан да. Нүдний шилтэйгээ монтаж яанэ. Тэгэхгүй бол бас жүжигчдийн харааг номын сан руугаа шууд цонхоор ингээ ороод авчдаг. Ингээл авчдаг. За одоо ингээд цаашаага хом театр. Яа, киноны хэсэг. Энд бол бас гоё кино үзнэ. Тэ. Энэ удирдлагын жоохон чанга тарж иж асахгүй. Sony-гийн зурагт. Гоё Sony тий анда. Би инг сонио астагтын харж байна та бүхэн. Гэтэ яг хөө надтай бол болдгол энэ найзтайгаа бас нэг хамгаалалтаа гарчин. За энэ миний галтайгаа миний хамгийн дуртай хэсэг. Би яг бүр юм шаргал бол юм цагаан автан бүр ингээд яг нүдэндээ төсөөлж хараад бүр зураад тэгээ 100 айл дээр хайж хажгаад 50,000 автогаар хэлчихсэн. Вау. Тэгэхээр гайхалтай. За ингээл тойроод бас үүдний хэсэг рүү ороод ирлээ. Найзынхаагаас энэ сайхан өргөө цагаан гэрт нь home tour хийлээ. Та бүгд таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Тэгээ өнөөдрийн бас яаж зүгээр үнгүй home tour хийх вэ бас юм хамтран ажиллаж байгуулга байгаа. Тийшээ хэдүүл хамтдаа явж офшорын хөшгөө солилцгоё. За бид хоёр нэг хамтран ажиллаж байгаа газараа хүрээд ирлээ. Энэ ямар газар вэ гэх юм бол одоо сод хөшиг авжуур камин гэдэг юм сонин нэртэй газар байна хичээлэхэд хэцүү. За энэ 100 айлын одком биш. За ингээ 100 айлын бол зүрийн BSP гэхэд хүн болгоо мэдэндээ энэний 4 давхрт юм байна. За орцгоё. Энэ тэгээд бас давуу тал нь хараа зогсоол ихтэй юм байна. Одоо 100 айл чинь зогсоол айгүй хэцүү шүү дээ. Яа. Вау. За ерөнхийдөө бол маш олон чүүд хөшигнүүд байгаа юм байна манайхаа. Янз янзын загвар дизайн. Тэ янз янзын материал одоо. Тэнийг одоо ямар би камераар материал дамжуулж мэдрүүлтлээ. Та нар өөрсдөө ирээд ингээд үз. Хүн болгоны материал мэдрэх хүрх мэдрэмж өөр байдаг гэдэг ч байна тийм. Маш олон их чүүл. Одоо ингээд тэр жигтэй тойроод энэ хөшиг ба шүү дээ. Хөшиг чүүл. Солонгос самп бол 88,000 төгрөг гэсэн баха метр нь. Тэгээд 66,000 55,000 гэлтэй янз янз байгаа юм байна. За эднийх тэгээд бид хоёрт нүүр бардам амлаж байгаа юм нь бол за нэгдүгээрт оёдол маш цэвэрхэн тэгээд чанартай материалтай, хоёрдугаарт хямд үнэтэй нэгний одоо үнийн боломжтой. Тэгээд нөөт өгнө гэж тийм ээ. Тэгээд нөөт өгнө. Тэгээд эднийх одоо ор хүнжлийн даавуу, бүтээлэг, хөшиг, чүүл, авжуур задав. За тэгээд янз. За нэр камин зуух байгаа юм байна. Энэ камин зуухуудыг хүргэлт үнгүү гинэ. Дээрээс нэрээ нэмжлэхэд эднийх одоо юм үнэтэй сайхан авжуур авлаа гэхэд энийг эвдэрлэхэд янзлуулж болд юм байна. Засварын төвтэй 90,000 төгрөгнөөс ахуулаад 11 сая төгрөг хүртэл авах. 11 сая төгрөгийн үнэтэй авжуур чи энэ юм байна. Хамгийн их юм нь бол хөшиг авжуур хоёр их юм байна. Хөшиг ямарсаа авчлаа тэгээд маргааш оёдолчноор оюулаад гэрт ирэх юм байна офшорынд. Бас тэгээд маргааш уулзъя. За ингээд иймэрхүү бол одоо хөшиг солигдохоор яаж гиг орж байгааг та бүхэн бас харж байгаа байх. За тэгээд өнөөдрийн хамтран ажилласан байгууллага бол сод хөшиг авжуур камин гэдэг газар байлаа. Манайхын пэйжнээс сайн дагаарай. Энийг бас дагах хэрэгтэй шүү. Хүн болгонд ер нь бол шинэ гэрт орно хөшгөө солих хэрэг гарна. Гүйлт нэг хөнгөн юм байна. За хаахаар яаж ярьж. Энэ гэрлэг унтраагаар нэг харчих уу. Үнэхээр харахуулаад байна уу? Ийм гоё зэгттэй хараа. Энэ гоё дээдл нэг гоё чимэгцэн шиг байгаас тийм ингээд айгуу гоё жигд юм буусан хөшиг. Тэгээ нөгөө угаачаад эндүүдэх шаардлагагүй материал гэж байгаа. Угаалгын машинд угаах бүрэн боломжтой. Мэн зүгдүр таах болов. Яг гэдэг юм чи болохгүй. Одоо ингэж хөштэй татч үзье. За. Яа. Зөвүүн байна новшиж. Яг гэдэг одоо тагаанз одоо гоё болно. Одоо болно. Яг гэдэг. Тийм дүрс авчиж гоё штэ андаа. За. Мач. За
За одоо болсон. Йоо. За Тэгэхээр гоё атаархмаар юм аа. За ингээ өнөөдөр хамтран ажилласан байгууллагууд хөшиг авжур камин гэдэг газар байла. Манайха хөшиг болон авжур хэрэгтэй бол манайха тийш очираа үн боломжийн нөөт өгнө. Тэгээ баталгаатай, хуух эзэндээ буцах хаягтай, өргөн сонголттой, айгу тийм чанартай уйдалтай газар байла шүү манайха. За ингээд offshore-с home tour байла. Ингээ манай гэртээ танилцсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Баяртай.